ингээл 2 3 хүүхэд өсгөөл хэдэн ч хүүхэд гэдгийг гэртээ сууж байгаа ээжүүд яг энэ цаг хугацаагаа үн цэнтэй ашиглаасай. Энэ цаг хугацаа чинь бас л эмэгтэй хүний амьдралд нэг хэсэгэн зурал дайраад өнгөрөх үнэтэй хугацаа гэдгийг одоо л ойлгоо суугаад байна л та. Бид нар үн цэнийг мэддэггүй те. Адилхан яг тийм бидэг. Тэгээд нөгөө байгаа юмаа бас бид нар үнэлчихдэг. Юу гэдгийг цэцэрлэгт хүүхдүүдэд зүгүүд стресстэй л ингээл суугаач буугаач гэл ингээл ийж таардаг те. Гэтэл зарим хүний хувьд цэцэрлэгт зөөдөг хүүхдтэй байх юмсан гэдэг чинь мөрөөдөл ахгүй юу? Тийм үстэй. Ястай та. Тэгэхээр нөгөө байгаа юмаа үнэлдэг. Одоо хэрэг ингээд ээжүүд маань үзчихвэл та амьсгаа аваад жаахан тайвширч байгаа хүүхдүүдээ хар. Тэг хүүхдүүд нь байхгүй бол хүүхдүүдийнхаа зургийг. Ийм хөөрхөн хүүхдүүдийг та бүтээсэн байхгүй. Энд чинь үнэхээр гайхалтай зүйл. Тэг яагаад өөрийгөө үнэлдэг? Тэр өвдөлтийг бид нар ямар их өвдөж тэр хүүхдүүдийг төрүүлдэг билээ те. Аав нь ээж өвөө нь ямар их баярлдаг билээ. Хүн бүтээн гэдэг чинь өөрөө эд шидэд. Тий. Тэгэхээр энэ цаг хугацааг үнэлэх хэрэгтэй. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ, хөтлөгч Аймаа байна. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийнхөө студид урьж авчирсан зочноо танилцуулъя. Дээд цэгц цэвэр, хань, сүүн гэрэлт үр, төрт нарт номын зохиогч Ундрмааг урьсан. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За Ундрмаа одоо Хөхтөнгөр радиог сонсож байгаа, үзэж байгаа. Тэр дундаа Хөтөж подкастын сонсогчдод өөрийгөө эхлээд танилцуулаач. За миний мэдж байгаагаар Ундрмаа аялал жуулчлалын мэргэжилтэй. За одоогоор бол өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө дотоод дуу хоолоогоор яг энэ номуудыг бичээд явж байна. За бас яг өөртөө адилхан амьдрал туулаад явж байгаа эмэгтэйчүүдэд голдуу бас сэтгэлийн дэм өгөөд ингээ ярилцаа явж байгаа эмэгтэй гэж ойлгоод байгаа. За аялал жуулчлалын мэргэжилтэй. Тэгээд мэргэжлэрээ ихсэн хугацаанд ажиллаад өөрийгөө хаагаад бас янз бүрийн ажил сургалтууд зөндөө явсан. Нэгтлэнгийн сургалт, оюутлын курс хүртэл сурч үзсэн байсан. За сэтгүүлч болъё гэ тэ. Тэгээд би 5 хүүхэдтэй. Эхний 3 хүүхдээ өсгөх 10 жилдээ ерөөхдөө өөрийгөө нэлээд хайсан. Мэргэжлээ буруу сонгоччтэй. Харин цаг хугацаа одоо яг би хэм бэ юу их үү гэл. Тэгээ явж байгаад нөгөө хувь хүний хөгжлийн сурагч багшаар ажиллаж эхлээд тэгээ ерөнхийдөө би хүнтэй ажиллах юм байна гэд энэ чиглэлээр ажиллаж явж байгаад тэгээд зүйлдээ номнуудаа бичээд одоо яг номнуудаа эргүүлээд сургалт болгоод хүмүүстэй хүргээд ажиллаад явж байгаа. Аялал жуулчлалын мэргэжлээс номын зохиогч болно гэдэг бас хөөрхөн эргэлт хийсэн байна. Яагаад гинт номын зохиогч болсон? Одоо шууд энэ номуудын нэрийг сонсоход өвөрмөц нэртэй байна. Дээд цэгц цэвэр, хань, сүн гэрэлт үрийг бол ойлгож болж байна. Сүүлийн төрт нарт гэхээр агуулга нь ямар байгаа юм бол яагаад ийм сэдвийг гинт сонирхсон бол гэсэн бодол хамгийн түрүүнд төрөөд байна. За цэгц гэдэг ойлголтыг 2 3 4 жилийн өмнө авсан байсан. Ерөнхийдөө нэлээд амьдралын хэв маягаа цэгцлээд минимал болгоод бичиж тэмдэглэх те ингээд нэлээд ажилласан байсан. Тэгээ 2 удаа нэг шинэ оны төлөвлөгөө гаргаад ном бичнэ гэд нэгдэгдэг те. 2 удаа завдаад ерөнхийдөө бичиж чадаагүй орхисон байсан. Тэгээ сүүлд төрөөд би 2 их хүүхэдтэй болсон. Тэгээ 2 их хүүхэд маань дутууд өрөөд бид 3 их нэлхэсний 2 сар байсан. Тэгээ тэр хугацаанд нөгөө 2 их хүүхдээ инкубаторт байлгаал араас нь ингээл залбираал гой сайхан юм бодоол ингээл өөртөө л ирээдсэн юм шиг одоотход эм зөвлөгч нартайгаа ярьчаал тэгээл чимээгүй платандаа сууж идэг. Тэгээд тэр үеэс юм болов ингээд яг номоо бичих болцсон юм шиг бичмээр юм шиг санагдаа гэрлүүгээ дэвтэр балаа захиж аваад ингээд эхэлсэн. Тэгээл сайхан урсаал ийм юм биш тэгэл ойлголт тухайлуудаа нэгтгэл бичээл гаргаал явцсан гэсэн. Тэгээд дээд цэгт цэвэр 2 ном бол нөгөө бие засах буюу өөртөө ажиллаад хувь хүний хөгжилтэй өөрлөгөө ороод нэрээ бичих юм. Миний сэтгэл зүйн дотор юу байгаа юм? Би яаж бодлоо цэгцлэх юм үгүй яа цэгцлэх юм ингээд явна. Сүүн гэрэлтүр хань 2 болохоор нөгөө гэрээ засах буюу миний нөхөр хин, миний нөхөр ямар ертөнцтэй, миний хүүхэд хаанаас ирсэн, хүүхэд юу яагаад төртөө гэд бид нар чинь одоо би ч гэсэн яг тиймсэн 2 хүүхдэд адилхан байх гал нэг ээж аваас төрчөөд яагаад юм өөрөөд ингээл яг нэг хүн шиг байх гэдэг. Гэтэл дотор нь өөр мэдрэмжтэй, өөр ертөнц бичдэг тий. Тэгээ хүүхдүүдээ бид нар бас хин гэж харах юм, яаж хүндлэх юм, яаж харилцах юм гэд хүмүүжүүлэхээс одоо илүү үлгэрлэж үзүүлэх ч юм уу те ингээд нэг тийм хүндэтгэл гэдэг юм бас хэрэгтэй юм байна гэдэг гэрээ засах төвшөнд. Төрт нарт болоод ирэхээрээ нөгөө төрөө засах буюу одоо бид нар нэг нас яваад тодорхой зорилгоудтай хүрээд ингээд ирэхээр нэг
өөр юм хайгаад эхэлдэг тий. Одоо жишээ нь нэг тийм том компанитай олцсон, бизнестэй олцсон эмэгтэй хүн нэг юм дутуу байгаад би нэг өөр юм хайгаамаар байна, өөр юм хиймээр байна. Аялсан ч гэсэн ингээд нөхөгдөхгүй байна гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө зорилго нь намраад ирдэг. Дотоод хүч нэмэгдээд ирэхээр зөвхөн гэр бүлээ биш, зөвхөн ах дүү нарыг биш, ахаад би нэг 100, дахиад би нэг 1000 хэрэгтэй юм хийчмээр байна. Тэжээс ингээд тэндээс нэг гоё хүч ч юм уу, мэдрэмж авах гэдэг шүү дээ тий. Тийм хүмүүс зориулагдсан юм гэж ойлгож байна. Эмэгтэйчүүд хүүхэд байхасаа эхлээл за их сайхан хөрхөн мөрөөдмөдхий байдаг. Би том болоод гоё ихч болно. Би том болоод ингэн эд нэг 18 өсвөр наснаас эхлээл 20-ад наснд бол бас л мөрөөдөл өөрөө жигүүрлээл энийг ч хийжзэл тэрийг ч болол хүнтэй суугаал хүүхэд гаргаал 2 3 хүүхэдтэй болоод ирэхээр жинхэнэ амьдрал дээрээ унаал иртэ хүүе миний нөгөө нэг сайхан жигүүрлж байсан мөрөөдөл маань хайцсан юм бэ би яг өөрөөрөө амьдрч чадчих байгаа юм болов уу гүн болов уу гэж бодоод ирдэг штэ. Тэгэхээр Ундрмагийн 3 хүүхдээ гаргасан эхний 10-аад жилийн туулсан одоо амьдрал түүнээс сурсан туршилгуудаас нь сонсомоор байна. Маш олон эмэгтэйчүүд хөтөж подкастыг тэр дундаа үзээд ах шиг харагдаад байдаг. Тийм миний хувьд болохоор эхний 3 хүүхдээ яг цэцэрлэгт нь өөрөө хөтөлж өгөөл сургуульд 1-р ангид нь оруулаад 2 ээж маань бол харж өгөх боломжтой байсан. Гэхдээ хүүхдээ би өөрөө өсгөе гэд би өөрөө ягаад гэхээр багадаа өвөө эмэдрэх байдаг байсан. Тэгэхээр өөрөө өсөх хэрэгтэй байна гэдгийг ойлгоцсон байсан. За тэгээд нэг мэдсэн чи 10 жил 10 гаруй жил өнгөрсөн. Би чи нэрээ хэн байж байгаа хэн болчихвоо гэд нэг найзуудтайгаа уулзсан чинь ерөөсөө 10 жилтэй хүүхдээ онд сур гэж хэлэх шаардлагагүй юм байна. Онд сурдгууд нь олигтой сайн ажил хийдэггүй юм байна энэ гэд. Тэгээд эндээс нэг тийм сонир мэдрэмж аваад нэрээ би яалаа гэд тий. Тэгээ бас нэг ах дүүнрээрээ уулзсан чинь чамааг одоо овоо гайгүй чинжал утга болоо гэж утсан чинь хутга болох болоо гэж утсан чинь чи одоо баасны хутга боллоо л да гэдэг чинь бас гэл. Тэгээд нэрээ би яах юм бэ одоо би тий гараад ажиллаад бодит амьдрал дээр ажлын туршлага заачин тий 2-оос 10 жил би 3 хүүхд төсөвчүүд хаанаас 2 жилийн ажлын туршлага болох юм болохгүй шүү дээ. Тэгэл ингээд яг өрлөгөө орж эхэлж байгаа юм л да одоо яагаад ингэж байгаа юм би яах ёстой юу хийх юм ийм амьдрал дээр ингээ ажил гараад ингээд сошиал дээр харагдаж байгаа шиг амжилтанд хүрэх хүүхдээ өсгөх эмэгтэй хүн гой сайхан байх чи ийм хэцүү юм уу яаж зэрэгцүүлэх юм угаасаа гоё амьдралтай сууртай хүмүүс ингэж явд юм шүү би чадахгүй юм биш үү ч юм уу те маш их сэтгэл зүйн хямралууд гутрлууд орж ирдэг тэгээд эргээд энийг нөгөө зохицуулаад босоод ирнэ шүү дээ. Хүн чинь хүчтэй юм чинь босоод ирнэ. Тэгээл ерөөхдөө цаашаа өөртөөгөө ажиллах тусам багаар сэжим нэгдээл хэрэгтэй хүнтэйгээ уулзаал хэрэгтэй сургалтандаа суугаал ажиллаад ингээд яваад ирсэн. Нэг мэдсэн чинь нөгөө яг өөрийнхөө хүсэж исэн хийн гэж бодож исэн ажлаа хийгээд явж байгаа. Бас эмэгтэйчүүд сонсоод ямар азтай юм бэ ундрмаа. Өөрт нь ном бичих, өөрт нь одоо бичих үсгийн соёл өгөгдөл тэр нь байсан байна. Түүн дээрээ магадгүй дөрөөлсөн байна. Бас л азтай байна. Гэтэл би одоо магадгүй мэрэгжил эзэмшиж сургуульд сураагүй байдаг. Би одоо хөдөө орон нутагт байна. Би сумын төв юм буйтхан газарт байна. Тэгвэл одоо би яаж өөрийгөө олъё гэсэн эмэгтэйчүүдэд яаж зөвлөгөөх вэ? Ийм эмэгтэйчүүд хандж ирсэн үү? Байдаг ер нь байдаг гадаадад хүний асуудал чиг дотроо байдаг тий. Гадаадад байгаа ч гэсэн тэр хүн асуудалтай л байгаа. Хөдөө сумд амьдарч байгаа ч гэсэн асуудалтай байгаа. Нэгээ харахаар асуудалгүй юм шиг хараад байдаг. Гадаадд байгаа юм чинь гоё, хөдөө байгаа юм чинь 50 хамгаалсан ч юм уу тий. Энэ дээр болохоор би юу гэж бодож байна гэхээр нэгдүгээр хүний хувь тавилан гэж байгаа тий. Бид нэг гоё Монгол оронд Монгол хүн ороод төрсэн, эмэгтэй хүн болоод төрсэн байгаа. Танд надад байхгүй нэг юм байгаа. Эмад ундрмаад байхгүй нэг зүйл заавал байдаг. Чаддаг юм, өгөгдсөн юм, удмынх нь авьяас чадвар бэлэг тий. Өөрөө сураад ирсэн, дадаад ирсэн тэрийг бид нар мэддэггүй. Итгэдэггүй мэдсэн ч гэсэн. Тэгэхээр тэрийгээл нөгөө олох нь өөрийгөө олох байгаа байхгүй. Үнэхээр гоё ойдог, үнэхээр гоё дуулдаг, дахин давтагдчих уур хийцтэй бүтээл хийдэг хэрнээ гадна л та заавал ингээд оф садагта болох гээд зүтгэж байх шаардлага байхгүй. Тэ? Тэгэхээр нөгөө нийгмээс авж байгаа ингээд дөрүүд нь шүү дээ. Ийм л байвал гоё, сайхан би ийм эмэгтэй байж үнэлэгдэх гээд байна гэдэг бол жаахан өрөсгөл. Жаахан өрөсгөл буюу яг эргээл нөгөө би юу чаддээ юу гэхээр би дуртай байгаа юм. Юунаас би цэнэглэгдээд аз жаргалтай байдیں۔ Хүүхэд тахтаа би юу хүсэж ийсэн гэдэг юм дээрээсээ орлох юм бол заавал нэг зүйл байгаа. Өгөгдөл авьяас бэлэг заавал байгаа. Гэртээ хүүхдүүдэд хараад сууж байгаа олон жил ажил хийгээгүй эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг гэртээ яг тэр олон жил
хүүхдүүдээ хараад суусан эмэгтэй хүмүүс илүү ойлгоно гэж бодоод байдаг. Гэхдээ би нөхрүүдийн эргэн тойрон байгаа аав ээж гэр бүлийн үгүйсгээгүй л дээ. Би дотроо юу болоод бужигнаад байгааг надаас өөр илүү анзаарах хүн байхгүй. Одоо ундрмаа руу хандаад ундрмаа сургалтууд хийжсэн болохоор би ингэж асуугаад байгаа юм. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд юу гэж ханддаггүй, сэтгэлийн хань хэрэгтэй байна, өөрийгөө уудалж ярих хүн хэрэгтэй байна гэж ярих уу? Эсвэл би яг юу хийх юм бэ? Надад ямар мэрэгжил ажил тохиромжтой юм бэ гэж хандаад ах уу? Тэрэнд нь ундрмаа яаж хариулах уу? Ихэвчлэн зориг хайждаг эмэгтэйчүүд маань. Ийм мэрэгчлээ бүр ингээд магистр сурчлаа, доктор сурчлаа. Тэгтээ энэ биш байна гэдэг ч юм. Эсвэл бүр огт сургууль төгсөөг би хаанаас юунаас эхлэх үү гэдэг ингээд зориг бид нар ч нөгөө бүтээж ээж хүнд хэрэгтэй байж ээж тэндээсээ бас мэдрэмж авна шүү дээ, тэ. Сэлгэгдэн ирч хүчээ сэлбэн гэдэг ч юм. Тэр талаараа харах юм бол нөгөө эмэгтэйчүүд маань юун дээр алддаг бэ гэхээр зориг гэдэг зүйлийг гаднаасаа хайгаад идэг хамгийн нэгт нь. Гэтэл тэр зориг нь яг өөр дотор нь байгаа гэдгээрөө дахиад орно гэсэн үг. Энэ бол жоохон хэцүү. Гэхдээ бид нар энийг дистаралдаа жоохон чиглүүлэг аваад хэрэгтэй мэдлэг мэдээлэл юмнуудаа сонсоод жоохон суугаад төвлөрөөд бичээд тунгааж бодоод ингэх юм бол боломжтой гэсэн. За ялангуяа 2 3 түүнээс дэш хүүхдтэй эмэгтэйчүүд бол үнэхээр завгүй байдаг. Гэртээ суудаг гэдээ яриад байгаа боловч үүндээ суух зав олддоггүй тий. Хүүхдүүд жижиг байгаа үед баг шүдээ угаах завгүй л орой болсон бичдэг ш. Тий. Тэгэхээр чи энэ дээр нөгөө бас нэг өөртөө орон зай олох хэрэгтэй. Тодорхой хэмжээний юм өөртөө стандарт гэх юм уу тий. Би эдэн цагаас хойш өөртөө 30 минут сууш шүү. Энэ орон чинь нөхрөө хүүхдүүдээ ингэрээ тэгэрээ ч гэдэг юм уу. Эсвэл өглөө 2 тус чаддаг бол өглөө 2 тусаад 30 минут ч юм уу. Өөртөө бас зориулалтыг хийж үртэн ам тий. Энийг бол ээжүүд маань мэдж байгаа шүү дээ. Бид нар хүүхдүүдэд арчлал тослол ингээд хар ханид хүрдгүүтэй адилхан өөрийгөө бас тэгэж арчилж тордож зориулалт гаргаж ийж зориулныхээр заавал маникюр педикюр биш. Зүгээр сайхан тайвшраад аяг цай уугаад эргэн тойрноо хараад өөртөө яриад ажиглаад тий. Ингээд суугаад бас гарц гаргалгаанууд гарч ирэх боломжтой. Гарц гаргалгаанууд дандаа бидний дотор байдаг. Хүний сайх ерөн шаардлага болж. Одоо ундрмаагийн төлөвлөж байгаа ажил эмэгтэй оршихуй. Тий. Эмэгтэй гэж байгаа нь хальт сонсоход бол анзаархад эмэгтэй хүн эмэгтэйлэг байх тухай эмэгтэйлгээр орших тухай яриад байгаа боловч бичиглэж байгааг нь харахаар эмэгтэй оршихуй гэж яг ингэ бичигдсэн байгаа. Энэ эмэгтэй оршихуйг тайлбарлахад яг ингээд бодит байдлын тухай илүү түлхүү ярилцах юм уу? Эсвэл яг өөртөө бодогдож байгаа энэ бодлуудаа эмхэлж цэгцэлж тайван амгалан зөв байх тухай илүү ярилцах болов. Энэ хөтөлбөрийг энэ сэдвийг хоёулаа яг дараалалд нь оруулаад ярь. Ер нь цогцоороо яригдах юм байгаа л да. Яа тэгэхээр эмх цэгц гэдэг зүйл эмхтэй хүнд байна. Уулаасаа бид нар эмх цэгцтэй тийм нэг дор олон ажлыг амжуулж чаддаг, зэрэгцүүлээд бодож чаддаг ингээд бүх хөвгөл маань байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмх цэгцээ алдчихаараа өөрийгөө алдчихад. Нөгөө сэтгэл готрлууд чинь бүтээмжгүй байдлууд те зорилгоо тодорхой биш, сэтгэл ханамжгүй гэр бүлийн харилцаан дараа асуудалтай хүүхдүүд рүүгээ хашгирч орилдог ч юм уу те. Энэ бүх зүйлүүд гадна талд илрээд байгаа ахуйн цэгцээ алдсан. Мөн нөгөө талаасаа дотоодосоо бид нар цэгцээ алдсан буюу өөрийнхөө мөн чанараас холдоод гадна талаас юмнуудыг хайгаад яаж мөнгөтэй болох вэ, яаж амжилтанд хүрэх вэ, яаж хөөрхөн болох вэ гэл ингээд яваад идэг те. Тэрийгэ жоохон болоод би ер нь яагаад ингээд 2 сайхан хүүхд төрүүлсэн. Миний энэ 2 хүүхдийн утга учир юу юм? Би яаж энэ 2 хүүхдээ сайхан ирээдүйг бүтээж өгье? Миний 2 хүүгийн ирээдүйн хань нь бас нэг айлд өсөж байгаа даа тий гэд ингээд юмыг чинь нэг арай өөр алсуураар ингээд тэр нэг юм тохиргоо шиг юм хийчихэж байгаа байхгүй дотроо. Тэрийгээл ингээд мэдлэг болгоод авчаад өөр төрөө мэдэрчгээд эмхтэй хүний мэдрэмж гэдэг чинь гайлтаа хүчтэй. Тэгээл өөрийгөө ингээд хөвгдөө цаашаа хөглөө авчдаг. Тэгэнгүүт нөгөө муухай ааштай би ингээд хашгирчдаг, ингээд орилчдаг, дараа нь би эргээд өөрөө эндээ буруутдаг гэл ингээд хүүхнүүд манай орж ирнэ. Гэтэл тэр муухай ааштай гэдэг байгаа нь зүгээр сэтгэл зүрхэн дотор байгаа нэг жижигхэн шарах драма явж байгаа байхгүй. Тэрийгэ мэдхгүй бүр муухай ааштай гэдэгт итгэцэн бичдэг. Гэтэл яг үндэ анханасаа муухай ааштай төрсөн хүн байд юм уу гэвэл бас үгүй тий. Тэгэхээр бид нарт нөлөөлдөг байгаад байгаа. Орчин дойрон хүрээлэл маань нөлөөлдөг. Тэр эмх цэгцээ алдсан байгаа юмнуудыг бид нарт одоо цэгцлэх боломжтой.
байр байранд нь тавиад эмэгтэй хүнийхээ мөн чанар дээр эхнэрийнхээ байр суурин дээр ирэхээр нөхрүүд байранд орох гэдэг. Ээж аав хоёр байр байранд орчвол хүүхдүүд байранд орох гэдэг. Үлгэрлээл. Тийм. Тэгэхээр энэ дээр нөгөө заавал ингээл гендер яриад тийм гэхээс илүү зөвхөн өөр өөрсдийнхөө оршихуйдаа байна. Оршихуй гэдэг нь одоо илүү сэтгэл зүрх дотоод ертөнц бодол бид нар ч гоё зүүн мэдрэмж мөрөөдөл хүсэл гэд маш олон зүйл байгаа тий. Амьдрахын төвшөнд бол үс гизгээгүүд нь татгаас эхлээд би дээрээ анхаарахаас эхлээд бид нар мэдж байгаа тий. Энэ хоёрыг чинь ингээд хоёуланг нь хослуулад ихээр бид нар чинь гадна татна талаасаа нийлээд нэг хүн байгаа юм чинь нэг гоё ингээд өглөөд нэг цул болоод цэгцтэй эмэгтэй хүн гарч ирж байгаа. Цэгцтэй эмэгтэй хүн өөрөө эмэгтэй оршихуйтай хүн болчихж байгаа. Тэр оршихуйд бид нар эзэн болох боломжтой юм л. Ингээд яг бүх юм цэгцтэй байгаасаа эмэгтэй нэмэгтэйгээрээ эрэгтэй нэрэгтэйгээрээ хүүхдэрээ байгаасаа өөрөө ч ихсэндээ бухимдах юм дээр бухимдаад л ээжүүд нэг юм болцсон байдаг штэ. Энийг хүн болгон байр байранд нь тавья гэд бодоод байна. Хинээр би багшлуулах вэ? Хинээс үг сонсох вэ? Олон номуудаас алийг сонгож унших вэ? Хаанаасаа эхлэх вэ гэдэг их том асуудал байгаа тийм. Чи сайхан байгаарай, чи тайвшраарай, чи дотроосоо гэрэл тэрэл гэдэвэл ингээд дотроо за тгий гэдэг байгаа ч гэсэн утасны үзүр хэрэгтэй байгаад байдаг. Энийг яаж хөгжүүлэх вэ өөртөө? Энийг одоо өөрт аль ойр байгаагаас эхэлж болно. Ахуй дээрээ маш сайн зэгцэрмээр байна гэж зарим хүүхнүүд бас орж ирдэг бүр ингээд хөл толгой гэр орон уучраа олтгоо байлаа гэх тээ. Тэгэхээр би хэлтий. За яг одоо цүнхээ гаргаж тавьж агаад цүнхэн дотор бүх ямаа гаргаж тавиад нойтон салбайтгаар цүнхэн дотроос харчиж байгаа. Тэгээд ингээд үзгээ, балаа, тий нүрний бодог юмнуудаа кошлого бүгдийг гаргаад нэгээр нарчаад ингээд цэвэрлээд хийгээд үзгээд. Тэгэхээр нөгөө кошлогноос нь хогнууд гарч ирдэг. Аль хэзээ дуус зуруулын бодогны сав тий ингээд салбайдаг малбайдаг. Зөндөө юм бараг л ингээд хүүхдүүдийнх нь хэрэглэх памперс ч юм уу тий маш их юм гарч ирж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд тэр ахын цүнхээ цэвэрлэл эргээд харахад хэрэгтэй хэрэггүй хугацаанд дууссан шаардлагагүй юмнуудыг бид нар үүрээд яваад иддэг. Тэгээл яваад иддэг. Яг тэрэн шиг дотроо айл эзээ 20 жилийн өмнө болоод өнгөрсөн харилцаанаас авсан хэдэн үгийг тэр хүн намайг тэгж хэлсэндээ гэж бодвол өөрийгөө зовгоо яваад иддэг. Өөрийнхөө энергийг алдаад иддэг. Тэгэхээр чи нөгөө ахуй нойр байвал ахугаас эхлээд цэвэрлж тий. Нэг өдөр хүрхчээс бүгдийг гаргаж аваа гоё угаах чинь гоё мэдрэмж өгдөг тий. Тэрлүүгээ бодлоо цэгцлэмээр ягаад их юм бодоод байна гэдгийг анзаарч байгаа бол өдөрт юу бодоод байгаагаа анзаарч болдог. Нөгөө өдрийн 60-70 мянган бодлууд чинь ингээл давтамжтай орж ирж байгаа тий. Сөрөг давтамжтай байна гэдэг нь судалгаар гараад ирсэн. Гэтэл яагаад би юм бодол бодоод байгаа юм гэдгийг хүн бариад авах юм бол бас нэг мессеж өгдөг. Одоо жишээ нь би ийм гэсэн нэг 5 жилийн өмнө маш хартаа хүмүүс. Түр хартдаг. Тэгэл жоохон оройтоор нэгэл залгаал 20 30 40 удаа залгаалтай ингэ шарттай авталан залгана гэл ингээл. Өөрийгөө зовоод нөгөө нэг зовоод штэ. Тэгээд эргээд яагаад нэрээ би ийм байгаа юм бэ гэж тархиндаа жоохон мэдлэг аваад өөрлөгөө ороод ирэхээр би зүгээр алдхаас айх айцтай хүмүүс юм. Багтаа тэр алдах мэдрэмжийг авцсан байх тий ааваасаа ч юм уу. Тэгэнгүүт чинь өнөөдөр нөхрөө хардаад байгаа эмэгтэйг бид нар буруутгах боломжгүй болчих. Тэр эмэгтэй хүний дотор өөр зэгцээ алдсан, байраа алдсан юм байгаад байгааг ингэсэн юм биш тэгээд ойлгочоор нөхрөө хардгаа болчихж байгаа. Ингээ юмнууд чинь ингээ уйлдаатаа яваад идэм байх. Хүүхдүүдээ өсгөж явах явцдаа ээж нарын бас нэг өөрийгөө яаруулдаг, өөрийгөө давчдуулдаг бодлууд байгаад идэг. Манай хүүхдүүд яаж өсөх бол, намайг давтаж өсөх болов, өөрөө айтайхан байгаа бол мэдээж яг над чиг байгаасаа гэж боддог. Өөрийнхөө алдсан юмыг энэ миний хүүхдүүд над чиг болчих вэ гэж бодоод хитрхи дайраад идэг. Заавал тэг гэдэг. Ундрмаа одоо өөрөө 5 хүүхдийн ээж учраас энэ олон тус бүрнээ тис хоёр хүний дундаас л адилхан гарсан байж өөр хүмүүс байдаг гэдэг чинь хүнээжтэй тийм ээ. Энэ хүүхдүүдийг яаж ингэж өсгөж чинь? Үүнээс болоод хүүхдүүдийнхээ ирээдүйд болоогүй байгаа ирээдүйд нь санаа зовоод идэг ээжүүд. За яг өдөр тутмын хэрэгцээг нь бол зохицуулаад өгөөл ингээл явж байгаа наавийн үүрэг энэ бол тэр чигээрээ л явна л та. Өөр дээрээ өөрийнхөө алдаа онон дээрээс одоо харилцаж байгаа хүмүүсийн эмэгтэйчүүдийн алдаа онон дээрээс харж байхад өөрөө амьдралдаа сэтгэл дундуур байгаа үед хүүхдүүдээ лаг хүн болох гэдэг. Хэл сурах гал, төлбөртөө сургууль сурах гал, дутуу юм нөхөхгүй л те. Би чадаагүй юм чинь чи гадаад явж сураараа гээл ч юм уу те. Тэгэхээр нөгөө
үр хүүхдүүдээ миний чадаагүй үргэлжлүүлнэ гэдэг үр хөгждөг. Би ч яах вэ одоо нөхөртөөгөө ингээд манай нөхөр уулаасан юм уу, тийм мэдрэмж, тийм төмс. Одоо миний охин л нэг сайн хүнтэй суугаад гоё язчралтай амьдраасаа гэж боддог. Гэхдээ яг үнэндээ охин ээжигээ харж байгаа л аавгаа харж байгаа л авшгил хүнтэй суудаг тий. Тэгэхээр ч нөгөө бид нар ингээд хүүхэд гэж төвлөрөхөөсөө илүү нэрээ би яагаад хүүхдээсээ ингэж хүсээд байгаа юм болоо. Эсвэл бүр ингээд төгшөрт орсон ээжүүд байдаг. Машин тайруулчихгүй, уцаа авалгаад алдчихгүй, хүн цодуулчихгүй тий. Яг үнэндээ тэр мэдрэмж нь ээж дотор л байдаг. Тэгэхээр нөгөө нэг юу гэдгийг хүүхдтэй санаа зовж байгаа нь зөв. Энэ хайр бидний зүүн бэлэг юу ихтэй байж болно гэхдээ тэр хайраа эхлээд өөртөө жоохон зориулаад би чи юм биш үү? Бидний дотор дэмэгийн дотор бас нэг хөрхөн охин байгаа шүү дээ. Тэр охинтойгоо ингээд очроолоод яриад хайрлаад сонсоод ингээд ирэх юм бол гадна талд үсчээл ингээд гал асаагаал те ингээд ахын арай баг багаар уужраад засагтаад ирдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн ялгаагүй эхлээд хүүхдүүдээ лаг хүн болох гол төлбөртөө сургууль төгөөл ингээд чичрээл те дугуйлан зүгөөлстэй төгчрэл. Одоо бол өөр хөвгөлтөө хүүхдүүд байгаа те. Энэ дур сонирхлоор нь ингээд байгаа авьяас чадрыг хөгжүүлээл дэмнэлээ бүгдийн ч заавал ингээ хэл сурах гэдэг шаардлага юм байна. Сурмаар байвал сураг, сурмааргүй байвал өөрөө дуртай юм хийгээд яв гэдэг тэр эрхчлөө олгож штэ. Нэг талаасаа жоохон эрхчлөө болгож байгаа гэсэн чиглүүлэх болгож. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалж авна гэдэг их чухал юм аа. Нэг хэсэг хүүхдүүд жоохон байхад бол угаасаа ойлгомжтой амьдралын ихэнх цаг гэрт хүүхдүүдэд зориулагдаад эхийн хэсэгтээ тэр нь би зөв юм хийж байгаа гэж төвчж байгаа ч гэсэн удаа үргэлжлээд ирэхээр төвчээр алдардаг. Тэгэхэд ингээд ажил бүр хангалттай хоцрогдож байгаа эмэгтэй хүний зорж явсан хүсэл мөрөөл тэрүүгэн тэндээ зогсон байдалд ороод тэрнээс л болж стресстэй байгаа бах. Эргээд хүүхдүүд нэг хөөхөн гараас гараад за би нэг юугаар сурлаа ямар мөрөөдөлтэй байлаа гэд ажил руугаа орсон чинь нөгөө гэрт сууж исэн шархаа нөхж байгаа юм шиг хитрхи их ажил руугаа төвлөрөөд ажил дээр цагаа өнгөрөөгөөд тэгэнгუут чинь ард чинь хүүхдүүдээ би гэр бүлээ хайж байгаа шүү гэсэн бодол намайг зөрүүлээ зовоогоод ирж байгаа. Энийг яаж эмх зэгцэнд нь оруулах вэ? Нэгэнт зэгцтэй оршихдохоо хоёлаа ярьж байгаа болохоор. Тий. Зүгээр одоо цаг гэл ингээл ярьдаг шүү дээ мэддэг болсон. Хүүхдээ өсгөөд сууж байгаагаа бид нар үнэлдэггүй. Би маш чухал юм хийж байгаа. Би энэ айлын ураг удамд би шинэ хүмүүсийг төрүүлсэн. Би энэ Монгол улсад шинэ хүмүүсийг төрүүлсэн. Эрүүл саруул өсгөж өндийлж байгаа. Энэ үнэхээр том ажил ахгүй юу? Бид нар нийгмээр жоохон үнэлэхгүй байгаа тийм шүү дээ, тий. Өөрийгөө үнэлэх юм бол тэн дээр үнц нь орж ирнэ. За нөгөө талаасаа бид нар ажиллаа хийж байхдаа тодорхой төвшөнд бас л нөгөө тэнцвэр гэдэг зүйлийг оруулж ирэхин тулд өөрийгөө анзаарна шүү дээ. Яг үндэ бид нар ажлын 8 цагт хангалттай ажиллаад тархитлогоо бүх юм ингээд амархад бэлэн болцсон л байдаг байхгүй юу. Тэгэл кофе уугаал хүчлээл ингээд явчихдаг тий. Тэгэхээр нөгөө өөрийгөө мэдрээл өөрийгөө сонсоол одоо нэг тийм халууны шил гэдэг шиг би яг ямар байна гэд нэг өөрийгөө тэгж мэдэрдэг тийм мэдрэмж төр за би амарх болчихжээ. За би ажиллах ирж хүч дүүрэн байна гэдэг юм өөрөөсөө сонсоол өглөөгөөр явчихсан. Түүнээс одоо яг ингээл цаг зоогоол блоклол тэдэн цагт би юм байна, тийм байна гэдэг чи бас хэцүү болчдөг тий. Тэгэхээр мэдрэмжээрээ хүчилж хийсэн үед бидний ажлын бүтээмж муугаа онцгүй байдаг. Гэртээ байгаад сэтгэл ханамжгүй байгаа гэрний хүчлээд хүүхдүүдэд хараад өөрийгөө ч зоочдөг, хүүхдүүдээ ч зоочдөг тий. Тэгэхээр хажуугаар нэг жижиг сажиг ажлууд хийгээд хөгжүүлэлтүүдээ хийгээд сэтгэл ханамж авах боломжтой юмнууд зөндөө байгаа бидний амжилт. Хүүхдээ өсөж явах цаг хугацаа бол ер нь өөрийгөө хөгжүүлж болох хэс цаг байдаг тий. Ямар дээр жишээ нь тийм туршлага байгаа юу? Хүүхдээ өсгөнгөө. Туршлага бол байгаа. Гэхдээ би тэр үеийг яг сая таны хэлсэнтэй адилхан хүүхдүүдээ өсгөөд гэртээ сууж байгаа цаг хугацаагаа би яг энэ би ашиглаж болох цаг хугацаа шүү гэдгээ мэдээгүй хамгийн гол нь өнгөрөөцсөн. Тэр үедээ бас хөөрхөн стресстэй л давчтаал эмэгтэй хүн би ажиллаа хийжсэн бол ингэх байсан байж тех байсан байж гэл ер нь аль талаас л стресстжсэн. Тэр үедээ яг тухайн үед миний хийжсэн юм ойж өөрийгөө тайвшруулдаг гэсэн. Юм оёд суухаар зөвхөн ойж байгаа хатгаж байгаа юм руугаа миний анхаарал төвлөрөөд одоо яриад байгаагаар бол миний л хувьд тийм ээ бясалгал болоод байгаа юм шиг надад санагдаад байдаг байсан. Тэрүүгээрээ би өөрийгөө яг эдгэж ишүү гэж бодож хэрвээ ойдог байсан болвол
аль хэдийн бас тий магадгүй тэр нь бизнес болоод би өөрийгөө эдгээгээд өөр төвшөнд хүрсэн байх магадлалтай. Гэтэ зүгээр л би өөрийгөө сатааруулж гин хэцүү байгаа юм чинь би зүгээр нэг хэсэг юм ойд сууж гин гэж бодож ойж исэн байгаа юм. Одоо яг ингээ ярихаар нэрээ тийм гэж бодож байгаа. Тэгээд бас ингээл 2 3 хүүхэд өсгөөл хэдэн ч хүүхдүүдийн гэртээ сууж байгаа ээжүүд яг энэ цаг хугацаагаа үн цэнтэй ашиглаасай. Энэ цаг хугацаа чинь бас л эмэгтэй хүний амьдралд нэг хэсэгэн зурал дайраад өнгөрөх үнэтэй хугацаа гэдгийг одоо л ойлгоо суугаад байна л та. Бид нар үн цэнийг мэддэггүй те. Адилхан яг тийм бидэг. Тэгээд нөгөө байгаа юмаа бас бид нар үнэлчихдэггүй. Юу гэдгийг цэцэрлэгт хүүхдүүдэд зүгүүд стресстэй л ингээл суугаач буугаач гэл ингээл ийж таардаг тий. Гэтэл зарим хүний хувьд цэцэрлэгт зөөдөг хүүхдтэй байх юмсан гэдэг ч юм мөрөөдөл ахгүй юу? Тийм үстэй. Ястай та. Тэгэхээр нөгөө байгаа юмаа үнэлдэггүй. Одоо хэрэг ингээд ийжүүд маань үзчихвэл та амьсгаа аваад жаахан тайвширч байгаа хүүхдүүдээ хар. Тэг хүүхдүүд нь байхгүй л хүүхдүүдийнхаа зургийг хар. Ийм хөөрхөн хүүхдүүдийг та бүтээсэн байхгүй юу? Энд чинь өөр үнэхээр гайхалтай зүйл. Тэгээ яагаад өөрийгөө үнэлдэг? Тэр өвдөлтийг бид нар ямар их өвдөж тэр хүүхдүүдийг төрүүлдэг билээ те. Аав нээж өвөө нь ямар их баярлдаг билээ. Хүн бүтээн гэдэг чи өөрөө ид шидэд. Тий? Тэгэл яах юм. Одоо тэгэхээр энэ цаг хугацааг үнэлэх хэрэгтэй. Сайхан амрах хэрэгтэй. Би сүүлийн төрөлтөн дээр жишээ нь за 4 5 жил өстой үнэхээр сайхан ажиллаа. Одоо зүгээр хүүхд төрүүлээд гэртээ нэг 2 жил сайхан бай. Яг тэр мэдрэмж сайхан байсан байна. Би одоо яг үнэлье гэдэг мэдрэмжэн дээр очиод крит аваад төрсөн. Яг тэрэн шиг магадгүй хүний амьдрал чинь ингээд олон янз юм чинь та төлөвлөж жирэмэлсэн байж болно, төлөвлөөгүй жирэмэлсэн байж болно, юу ч байж болно тий. Хамаагүй та өөр хүүхэд тосоод авсан бол зүгээр тэрийгэ үнэлээд, хайрлаад энэ өөр хүүхэд гэдэг зүйл чинь биднийг сургаж идэг, боловсруулж идэг. Илүү дараагийн түвшинд гаргаж идэг. Амиа хичээсэн тийм хөгийн зангаас маань шууд ингээд салгаад өгч идэг, түлхэгч өгч идэг. Энийгээ л анзаардаггүй. Анзаардаггүй. Байн хайраа илэрхийлэл ээж хайртай ийм тийм гэл хүүхдүүдээ тэр ингээд тоодоггүй байгаа. Эмэгтэй хүний мөн чанарын тухай бас бичсэн байсан шүү дээ. Эмэгтэй хүний мөн чанар дотоод уйсхуй, дотоод хөг гэж юу яг юу юм бол гэж би бас яг энэ сэдвийг гарч хийж уншаад өөр өөртөө бодсон. Тэгээ хуучин манай Монгол уламжлалт эмэгтэй хүн гэж юу ямар хүн байсан юм бэ? Бүр хуучин нүүдэлж авах байд те. Хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, гэр ахуй, ойд шидэх юу байдгийг ахуй ажиллаа амжуулдаг. Тэгсэн хэрнээ гэр бүлдээ эрх тэгш ингээд нэг айтаахан сайхан уламжлалтай амьдардаг байхдаа эмэгтэй хүмүүс би одоо хинт чирэггүй юм болчлоо гэж магадгүй бодож байгаагүй л ах. Одоо харин энэ давчтаад байгаа стресс чинь давчтаад байгаа өөрийг байлгахгүй байгаа юм чинь сүүлийн үед эрчтэй нийгэм өөрчлөгдөж байгаагийн шинж юм биш үү? Монгол эмэгтэй хүний дотоод мөн чанар гэж та нэг тодорхойлоод гоё тайлбарлаж хэлж өгч ярилцвал. Зөөрлөд бодвол Монгол эмэгтэй хүний бие нь 5 хантай гэр дотроо л байждаг юм тий. Харахад ингээл цайгаа чанаал гэр орноо цэвэрлээл. Гэтэл тэр Монгол эмэгтэй хүний сэтгэл зүрхэн дотор нь 5 хантай гэрээс гараа явцсан. Бүр улс их орноо төв дэлхийгээр нь багтаагаад харж идэг, ажиглаж идэг, цараалж идэг, хайрлж идэг тийм үн чанар Монгол эмэгтэй хүнд байсан ба. Тэгээд нөгөө цацлын сүгээ өргөөл тий. Ерөөл өргөөл хайрлаад нь шүү дээ. Байгаль дэлхийгээ харгадаал, хайрлал, хамгаалал тий энэ чинь бас нэг тийм өөрөөр хэлэх юм бол тийм том савтай байт юм байна эмэгтэй хүмүүс. Заримдаа ингээл стрессж байгаа шүү дээ. Энэ мод стресстэй тийм нийгмийн байдлыг хараад ийм ч юм болохгүй, тийм ч юм болохгүй. Тэгээ яах юм? Бид нар яах юм? Хизээ бидний өөр хүүхдийг сайхан болох юм уу? Болох боломж байгаа. Тэр боломж нь эргээд эмэгтэй хүмүүст байна. Биднэрт байна. Бид нар өөрсдөө зихицрээд өөрсдөө мөн чанартай очих юм бол эргэн тойрныхаа хүмүүсийг дүүргээд явчих боломж байна. Юугаар гэхээр хайраар. Эмэгтэй хүний мөн чанар ерөөсөө хайрлагч мөн чанартай. Хайрлаж. Хайрлаад байх юм бол бид нар тэр хүүхдүүдийг стресстэж өсгөх ямар ч шаардлагагүй. Өөрийгөө хөгшрүүлэл өсөлгөөгөө зулгаагаад авах юм шаардлагагүй. Тэгэхээр тэр нөгөө хайр гэдэг мэдрэмжээсээ бид нар улам холтоод байгаа юм болов. Тийм ээ. Гэтэл одоо байр суурин дээр очиж байгаа. Яг одоо хүмүүстэй ингээл ажиллаад явж хахад сүулт хизээ уйлсан бэ гэж асуухад сандаггүй. Сүулт хизээ та өөрийгөө хайрлж, өөрийгөө харчилж тоорцсон бэ гэдгээр сандаггүй ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө ингээд зүрхнээсээ л холтоод байгаа. Илүү тархиндаараа ингээ харагдаж байгаа шин чанар дээрээ яваад ахаар дотоодод байгаа жинхэнэ хүн
хаягдчихад байгаа. Одоо бүр энгийнээр зуршлах юм бол гэртэн цаахан мах байж гэн, борц байж гэн, гурал байж гэн, зураа, гуралтай шүлэг хийж идэх боломжтой хахад дандаа CU-гээс бидэн гомаа твтэж идэх юм шиг. Тэр нь гоё юм шиг санагдаад яваад идэг. Энэ бас нөгөө нас амьдралын тулд туршлагаас хамаарч байгаа л да. Гэхдээ нөгөө бид нар чинь нэг нэгээ даган дуурайх бас нэг сэтэл шүү дээ, тий. Тэгэхээр заавал бүгдээрээ юм амжилттай, амбицтай ч байх албагүй ч болно шүү. Та сайхан 5 хүүхд төрүүлээд тэр хүүхдүүдээ амьдралд хүргээд эргээд сайхан төлөв төвшин эмэгтэй болоод таны амьдралын утга учир дүүрчээвэл хүмүүс таныг ажилд орж хэлжсэн ч гэсэн тэнд та сүхэхгүй ч болох боломжтой. Хүн болгоны амьдралын замнал хувь заяа ч өөрөө штэ давтагдчихгүй тий. Хайраасаа холдоод байна гэж байна. За энэ би бас яг санал нийлж байна. Хизээ хамгийн сүүлд ядчил хинтээ бүр ямар нэг юм тооцоолохгүйгээр чин сэтгэлээсээ ярилцсан гэдэг чинь бас эмэгтэй хүнд чухал асуудал болчдөг шүү дээ. Эмэгтэй хүний ээжийн тухай, гэргийн тухай ярихаар арт талд нь хүүхдүүдээс гадна хань нөхрийн тухай яригадаад эхэлнэ. Би л ганцаараа эмэгтэй хүн хайрлах мөн чанартай, би ингээд болох чи бүтээ, би болж байгаа гэд ганцаараа бодоод ах юм бол тэр хоёр гэрт амьдарч байгаа хоёр хүмүүс зөрчилдөөд ирнэ дээ. Тэгэхээр нөхрийг хүн хилээд ах тусам тэр тусмаа нөхөр эхнэрээрээ хэлүүлээл өөрчлөгдөд байдаг юм гэж бас санан зоргоор байхгүй баха. Энийний учир энэний эмх цэгцийг яаж тааруулж байна? Яаж тааруулвал зүгээр бол. Тэгэхээр наснасаар ангилагдаад ирэх болов яах бол? Ер нь яг наснасаар өөр байгаа л да. Ухаалал нь өөр болоод туршлага нь өөр болоод ирчихэж байгаа. Одоо жишээ нь би өөр дээрээ ч гэсэн хүмүүс дээрээ ч гэсэн харж байхад юу ч битгий үгэл. Тэ хилээ хазаад ингэж юм да гэд хилээ хаазна гэдэг нь мэдрэмжээ залгаад хураагаад стресстэй биш. Ингэж юм да гэд анзаарчих. Тэгээ зүгээр үйлдэл хийгээдэ. Өөрөөр хэлэх юм бол бид нар нөхрүүдээсээ халамж хүсэж идэг тийм. Гоё шүү, сайхан шүү ингэж юм уу, даарч юм уу, хоолой идсэн үү гэд. Гэтэл эрэгтэй хүмүүс ч бас нэг өөр мөн чанартай байгаа. Хүндлүүлэх гэдэг. Хүндлэгдээд ах юм бол дүүрээд байдаг. Бид нар халамжлуулаад байдаг юм бол цэцгэлээд байдаг тийм. Ингээд хоёр өөр мөн чанар арга бэлэг шиг нэгдэж хагаад нэг гэр бүл болоод нэг цул нэг хүч үсээд байгаа. Тэгэхээр одоо би сургалтын дээр ингээд хүүхнүүдээс асууж эмэгтэйчүүдээс. За танаа гэрт ингээд зөндөө олон зочдтой 20 30 40 аяга овоорсон байж. За усаа важуулаад хамгийн түрүүнд ямар аяга авах гэд асуухаар хамгийн их тостоогоос нь хамгийн их цэвэрхнээс нь энэ төр гэл өөр хариултууд орж ирж байгаа юм. Хамгийн түрүүнд нөхрийнхөө аягийг угаадгүй гэд асууж. Энэ жишээ нөгөө хүсэж идэх хүндлэлийн нэг хэлбэр. Багахгүй юу? Жижигхэн юм шиг боловч тий. Тэгэхээр нөгөө олон зүйл байгаа. Гэр бүлийн асуудал ч хоёр өөр ертөнцөж бас. Бид нар эмэгтэй хүмүүст одоо зөвлөгөө гэж хэлэх юм бол апмаар авил хэдүүлээд үгүй. Жижигхэн юм өгчий тий. Тэр ганц нэг ороо шоудад оройтог. Тэгээ начиг араас нь хардаад уцтдаг байгаа хүүхнүүд байгаа бол хэрэггүй. Энэ зүгээр таны айц. Тэр хүн гэр бүлээ эхнэр хүүхдээ дотроо тэгээл явж байгаа. Магадгүй хоосроод байгаа. Бид нар хэрэгтэй үгийг өгч чадахгүй, хэрэгтэй мэдрэмжийг өгч чадахгүй байгаа тохиолдолд дүүргэл тайгаад яваад идэх гэж болно тий. Тоглоод, донтоод. Тэгэхээр энэ чинь эргээд нөгөө нэг хажуудаа дүүргэх юм бол өөрөө дүүрэн байх хэрэгтэй болчих жоо. Цэнэгтэй байх хэрэгтэй болчих жоо. Тэгэхээр эргээл ялгаагүй өөрөөрөө цэгцэрэх гэдэг юм руу л орчиж байгаа. Эмэгтэй хүн ямар үед хамгийн их эрчим энерги алдаж эмэгтэй хүнээрээ байж чадахгүй гаднаа түрүүн та яг хэлсэн эмэгтэй хүн шиг харагдаад байгаа хэрнээ дотроо өөр бодолтой өөр хүн болчдөг юм бол энэ өөрөөсөө шалтгаалж гин үү хамт байгаа хань ижил одоо юу гэдгийг эргэн тойрны нөлөөнөөс болоод ах уу хүрээлэл бол мэдээж нөлөөлнө шүү дээ тий чи мөнгө олох хэрэгтэй чи хүүхд харах хэрэгтэй зарим нь гэрээсээ битгий гар гэдэг ч юм уу эмэгтэй болгоны амьдрал өөр байгаа эргээд бид нарын нөгөө сав буюу сэтгэл зүрхний сав маань хайраар дүүрэн байна уу гэдгийг л явж гол хэмжүүр юм бэл. Би өөрөө хайр дүүрэн байгаа бол хүмүүс намайг юу гэж хэлж юу гэж хичлэн нэг нөлөөлөхгүй. Тийм ээ. Гэхдээ би өөрийгөө хайрлаж ин дүүрэн байна гэж зүгээр суугаад байна гэсэн үг бол биш тий. Альва харилцааны доголдол хүмүүсээс шаардаад байгаа, өөрөөсөө шаардаад байгаа өөртөө ингээд бас бид нар чи ялт тулгачдаг, буруутгал өгчдөг, харамсал өгчдөг тий. Эргээл энэ бүхэн зүйл чинь одоо би нэг сүүлийн үед нэг юм ойлгоод яагаад бид нар харамсаад байд. Одоо жишээ нь юм нэг харамсдаг зүйл байдаг тий. Байлгүй яах вэ? Байх. Аль нь вэ гих гэдэг байна тий. Гэтэл тэр харамслын цаана ингээд хайрлах байсан. Амьд байхад нь ингээд хилчих байсан гэдэг хайр байд юм бэл. Өөрийгөө буруутгаад идэг.
Тэгэхэд би ингээд өгчих байсан юм дээр өгөөгүй штэ. Болгочих байсан юм дээр би болгоогүй штэ гэд. Яг цаад мөн чанараараа зүгээр бүтээгээд өгчих гэсэн бас хайрлага байна. Ерөөсөө нөгөө нэг тэр чигтээ бид нар чинь ингээд хайранд суралцаад хайрыг бүтээгээд хайрыг нэг нэгэндээ өгч авч мэдрэх гэж ирчээд нөгөө хайрын дотор яг цоочилчод шал өөр юм руу яваад байгаа юм шиг. Тэгээ тэрийгэ жоохон сэргээгээ тэнцвэржүүлээд ирэхээр аяндаа тайвширдаг. Тий оё ааштай болж ин сайхан цантаа болж байна. Нөхөр дэмжиж байна. Чи юун сураад байгаа гэд эхлэж яхан үгүйсгэдсэн чинь одоо намайг ойлгоод байна. Гэт ороод ирж байгаа юм. Хайраар өөрийгөө дүүргий, хайраар баяжуулъя. Зөөлөн байгаад ирэхээр хүн зөөлөн байгааг хүн болгон анзаараад байдаг. Одоо энийг өөртөө яаж хэвшүүлэх вэ? Ямар дадал суулгах вэ? Стресстэй бухимдал байж байгаа эмэгтэйчүүд үзчихсэн аа. За би одоо ингээ хайрлах хэрэгтэй юм чинь ингээл гів гинтл хайрлаад юм гэдэг чинь бас хэцүү. Харамсал байна, гомдол байна. Тэр гомдлоо тайлах цаг хугацаа мэдээж байж таарах байх. Тий, яг үнэ. Тэгэхээр нөгөө дүүрэн байхгүй байгаа шалтгаанууд биднэрт бүгдд нь байгаа. Тэрээс та дарга нь байна уу, цэрэг нь байна уу бүгд. Хүн болгоны амьдралын асуудал адилхан. Бид нэг нэгнээс ануугаал тэгдэг штэ. Яг үнэндээ үгүй штэ. Бүгд л адилхан шархлал зовоол унаж босвол явж байгаа. Тэгэхээр нөгөө өнөөдөр 30 настай эмэгтэй хүний сэтгэл зүйн асуудал 60 настай хүний эмэгтэй сэтгэл зүйн асуудал хоёр яг адилхан байдаг. Тэгээд 30 та байгаа эмэгтэй хүн нэрээ би аавдаа ийм жижигхэн юм дээр гомдоод тэгээ эрэгтэй хүмүүсийг үз яадаг болчоо би сингл яваад байгаа юм биш үү гэдгийг ойлгочихж штэ. Тэр нөгөө зөөлрч уйсж байгаа мэдрэмжээрээ дараа нь ээжийг хардаг. Нэрээ миний ээж чинь ямар эмэгтэй байсан, юу хүсч мөрөөддөг байсан, одоо ямар байгаа юм. Гэт ирэхээр ээжигийн эмэгтэй хүнүүдээр хараад хүн гэдгээр нь хараад ирж байгаа юм. Бидний хөвчлэн нөгөө нөхөр юм байх хэвээр аав ээж тэгсэн одоо би гэдэг үүрэг дүр өгөөд идэг. Гэтэл цаанаа адилхан л хүн хайрлагтахыг хүсэж байгаа, хүндлэгтийг хүсэж байгаа хүмүүс л байдаг. Тэрийг нөгөө нэг илүү мэдэрч тархиараа биш дотроос нь мэдэрч нэг нэгэ харах юм бол харцаараа ингэж ойлголцсон гэдэг шиг. За ээж маань юм байгаа юм байна да. Энэ маань юм байгаа юм байна да. Тэгээ ажлын хамтрагчаа гэсэн бид нэг л хардаг штэ. Тэрэн дээр нэг жоохон боломж өгөөд итгэх хэрэгтэй юм болов. Одоо энэ тухай хоёлаа яриад сууж ийн гэдэг чинь ундрмаа өөрөө энэ олгоныг их бага хэмжээгээр туулсан, давсан болоод ар дээр нь өөрөө боловсруулсан болоод бусад эмэгтэйчүүдэд зөвлөөд ингээ ярилцаад байж байгаа болов уу гэж бодож байна. 3 хүүхэд өсгөж байхдаа 5 дахь хүүхдээ гаргасныхаа дараа ямар эмэгтэйгээс ямар эмэгтэй болж өөрчлөгдөөд одоо байгаа ундрмаагийн яг сэтгэл зүй одоо байгаа хүн яг ямар хүн болсон байна. Тий би яг сандны 20-21-т талбай дээр алхаж чаад нэг айлын хүүхдийн тухруу ингээд гараа савнгаад цогчдөг байхгүй юу. Тэгсэн чи ээжинтэй айхтар уурлал чиста хардгуу муу гээл. Тэгээ би дотор ямар сүртэй ингээд бодоод өнгөрсөн байхгүй. Тэгээ нэг 20-21-т ингээд тэгээд дараа нь би хүүхд төрүүлчихэд тэр ээжин зүв бисэн юм шүү дээ. Би ерөөсө хүүхдийг хин гэж боддог байсан юм бэ гэдэг юм дээр бууж байгаа байхгүй. За тэгэл нөгөө ихний хүүхдтэр хүүхдүүдэд өөрүүлэх гэдгийгсэн дутуугийн мэдрэмжүүдээ шахаад исэн юмнуудаа татаж авч ингэж ухаарч ойлгож явсаар хэдэл одоо 5 хүүхдийн ард гараад ирэхээр хүлийн зөвшөөрч ууралж ивэл уурлаг, уйлж ивэл уйлаг тий сагсуурч ивэл сагсуург, өнгөрч ивэл өнгөрөг эн чинь бүгд хүний мэдрэмжүүд байгаа. Бидний сэтгэл гээд одоо яриад байгаа маш энэ олон зүйлийг цэгцлэх шаардлагатай болчлоо гэдэг энэ тий. Тэр сэтгэл чинь өөрөө дандаа мэдрэмжүүдийн цуглуулга тийм набор шиг зүйл байгаа. Өө хайр чи юм биш үү яахнаар. Ээж болохоор чи юм мэдрэмж авд юм биш үү. Хүнд гомдохоор ингэд юм байна гэл. Тэр мэдрэмжүүдийг бид нар цуглуулаад ижил мэдрэмжүүдэд татаад яваад идэг. Эмэг цэгцтэй орших одоо сүүлийн үед дотор руугаа өнгөе дотроосоо л гэрэлтээ тэгэхэд ингээл бусдын дагаад ирнэ тухай яриад байна. Зарим эрэгтэй хүмүүсээс асуухаар ч л эмэгтэй хүний гоо үсгэл нь дотроо байдгийм гээл гэтэл тэр хүн яг үнэндээ царайлаг сайхан гуйлаг өндөр эмэгтэй хүнийг хараад ямар сайхан юм бэ гэж боддог нь одоо нууц биш байгаад байдаг. Яг эмэг цэгцтэй эмэгтэй хүн өөр дотроо оршиход дотоод мэдрэмж, дотоод үзэгслэн өөрийгөө таньж амгалан тайван байхаас гадна гадаад өнгөцөмж, гадаад байдал энэ хэр нөлөөтэй вэ? Яг одоо ингэ харж байхад нөлөөтэй. Нөлөөтэй. Нэгийг хаяад нэгийг яаж болохгүй те. Жахан залуу байхад бол одоо бид нар гадна талаа маш их өнгөлж дортоо дотор талаа орхицсан байдаг бол хүүхд шух төрүүлд ирэхээр ирлүү гадна талаас аячаад идэг. Гэтэл нөгөө эмхэрч цэгцрээд өөрийгөө ойлгоод ирэхээр
би юу өмсхий, юу өмсөхгүй гэдэг чинь. За тэгээд ямар өнгө өмсөхөр таатай байдیں۔ Ямар өнгийн хувцсыг би авах шаардлагагүй. Заавал мод авах юм уу, авахгүй юм. Цөөхөн хідэн хувцастай тэрэндээ сэтгэл хангалуун байж болох юм уу? Ямар өнгийн уруулын будаг хэрэглэгийн хүртэл зэгцрээд ирд юм бэл. Өөрөөр хэлэх юм бол нөгөө өөрийгөө үнэлээд ирэхээр, өөрийгөө ойлгоод ирэхээр энэ надад хэрэгтэй хэрэггүй гэдэг юмнуудаа маш сайн ялгаж таньдаг болчдөг. Заавал хямдралтай юм авах гэдэг шаардлагагүй, модонд ороод агуулгаан төрхөж өмсөх шаардлагагүй тий. Дотроосоо нөгөө мэдрэмжүүд нь зэгцэрхээр гадна талд үйлдэлүүд нь зэгцэрч боддог гарч ирнэ. Тэгэж айхтар 20 настай байсан үеих шиг галцал юм ямарч ясан бууж ирэхгүй. Тий. Тэхгүй байгаадаа бас стресстэйгүй байгаад байх юм. Тий, магадгүй илүү даавун юм, зөөлөн юм тий. Тухтай юм руугаа бид нар ороод ирнэ шүү дээ. Яа тэгэхээр өөрөө өөртөө бас тухтай болоод ирж байгаа байхгүй. Өөрийнхөө бас нэг үнцнийг мэдрээд эхэлж штэ тий. Тэгэнгүүт тэрэн дээрээ итгэж байгаа. Итгэж байгаа учраас сонголтууд бас тэгж тагж гарч ирд юм болов гэж бодож байна. Ундрмагийн одоо энэ номод байна. Дээд цэгц цэвэр, энэ бол цэвэр өөртөөгөө ажиллах тухай байсан. Хань үр хүүхэд бол ойлгомжтой. Яг одоо хийж хэрэгжүүлэх гээд яг ингээд зэхэд би бэлэн болсон байгаа цэгцтэй эмгтэй оршихуй. Энэ эмгтэй оршихуй эмгтэйчүүдийн магадгүй энэ 3 номны энэ 3 хөтөлбөрийн дараагийн хувилбаруу агсан төвшний хувилбар гэж ойлгож байна. Тэгээ сая энэ эмгт цэгцтэй орших тухай яриулж байхад би төгсгөлд байсан эмийг ихтэн аавчсан уу? Энэ ямар хөтөлбөрүүд багтсан байгаа вэ? Одоо эмгт цэгцтэй оршихын тулд хүмүүсийн эмгтэйчүүд гэдэг яг тийм ээ хүмүүсийн асууж байгаа сонирхож байгаа яг энэ сэдвийн дараалал ямар байна вэ? Өөрөөсөө эхэлж гин үү гаднаасаа эхэлж гин үү? За сургалт руу орж иж байгаа хүмүүс бол ихэвчлэн өөрөөсөө эхлэх юм байна гэдгээ гатгалцсан байдаг. За би ер нь болохгүй байна. Би ер нь зэгцэр хэрэгтэй болсон байна ч юм уу те орж ирдэг. Тэгэхээр нөгөө саяхан хойлоо ярьсан гадна дотноосоо сайхан зэгцрэх жим бидэг штэ. Эмэгтэй хүн төрсний дараа ажил төрөлдөө ороод те ингэдэг ч юм уу. Гэртээ байгаа хугацаанд ч гэсэн гоё жим биж болно штэ. Доторхойч гэлцэл болгоол гадналаач гоё болгоол өнгөлөлт тордоол тий. Одоо жижигхэн жишээн дээр ярих юм бол сэтгэл дотор байгаа маш том гомдлоо гаргаад тэр гомдоод 100-аад 30 жил 40 жил хамт амьдарсан хүнээ тавьж явуулангууд маш их хуйлаад маргааш нь би тойлонд харсан чинь ингээд миний нүд гэрэлтсэн. Ингээд арьс өнгөрөөд царай нэмгэрсэн юм шиг харагдаж байна үнэн үү гэж байгаа юм. Үнэн. Бидний нүүр царай нөгөө нүдний гал нүрийн буян гэдэг чинь дотоодод байгаа мэдрэмжийг л харуулчих штэ тий. Тэгэхээр нөгөө ингээд гадна дотн талаасаа өөрийгөө эмглээ зэгцлээд явах юм бол ахуун зэгц гэдэг зүйл чинь аяндаа бүрдээд эхэлж байгаа. Ахуу гэдгийг ойлгож байгаа тий. Ажил дээрээ ажлын ширээ компьютер тий одоо автобус унаа онгоцсон цугаа явжсэн ч тэр бидний ахуй байгаа. Тэгэхээр тэр зэгц гэдэг зүйлийг дарамт гэж авахгүйгээр эдис болгоноороо мэдрээл өөрийгөө ингээл ойлгоод дарахаар аяндаа үйлдэл зэгцрээд ирнэ. Хүчлэг шаардлага урсаал ай зөнгөөрөө зэгцрээд байна. Тэгэхээр нөгөө дотн гадна гэдэг хоёр зүйл рүүгээ за хамгийн нэгдэж ер нь сэтгэл рүүгээ л орох юм бэл. Сэтгэлдээ би юу хураасан? 30 40 жил би юу хураасан гэл тээ. Тэр лүүгээ ороод янзлаад аль нь зөв бисэн, аль нь миний бодол байсан, аль нь ээжийн бодол байсан, аль нь эмээгийн итгэл үнэмшил байсан гэл ингээд авцсан хүний юмнуудыг бид нар өөрийн болгоо нутагшуулсан яваад байдаг. Тэрийг тарж ургуулах гал жимслүүлэх гээл гэтэл зарим нь ямар шаардлага зүйлүүд байгаа даа. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс насаарч тэр юм уу эсвэл үдсэн туулснараа юу хийх байснаа нэг олдог штэ. За би нэг ийм л юм хийх, ийм л хүн байх байж тэгээд энэ өөрийгөө олсон үе нь Ундрмагийнх аль үеэсэн бэ? За сургагч багш болоод хичээл заагаад хүмүүстэй ярилцаад хүмүүсийн нүдийг хараад биеийг ажиглаад хилэмжийг ажиглаад ингэж явж хаад нэг тийм гоё мэдрэмж авч ирсэн. Тэр нь тийм одоо эгог өсгөх мэдрэмж биш. Би ингэж инхнээсээ дотроосоо баясаж байгаа мэдрэмж. За тэгээд номнуудаа бичээд өөрийнхөө тууллыг одоо сургалтын дээр ч бас нэг сэдвийн дагуу ярина шүү дээ тий. Эерэг хандлага ярьж байгаа бол эерэг хандлага л ярина. Өөрийнхөө номнуудыг бичээд өөрийнхөө туулал туршлага алдаа оноо болсон болоогүй нөгөө нүцгэн үннэ гэдэг шиг гараад ярихаар илүү нөгөө баригдахгүй үннээ ярихаар үнэн үг чинь бас нөгөө хүнийхээ зурганд хүрдэг. Нөгөө хүндээ нөлөөлт юм байна. Тэгээд энэ мэдрэмжийг аваад ирэхээрээ би яг хийх юмаа хийж гэн. Зөв зам дээрээ гарсан. Одоо энийг л маш сайн хийгээд тууштай явна гэдэг юм дээр орж ирж байгаа. Тэгэхээр чин одоо 2005 онд би мэргэжил сонгосон.
одоо 25 он гэдэг чинь 25 жил, бараг 20 жил хайж алдаж онож улж туулж явсны эцэд хүн хийх ажил болж штэ. Тэгэхээр бас юм амархан юм биш байгаа даа. Өөрийгөө олмоор байна, зорилгоо олмоор байна гэдээ бас орж ирдэг. Зорилгын наан эхлээд та би хин бэ гэдгээ бас бодгол хэрэгтэй болсон байдаг гэсэн. Одоо сургалтууд дээр эгоны тухай, эерэг сэтгэл хандлагын тухай их яригдчихэв. Энэ миний бас их сонирхоод байдаг яриулаад баймар сэдв. Эго гэж яг үнэндээ юу юм бэ? Эго сөрөг талаас нь тайлбарлах юм бол бас хэцүү. Нэрэл өөрийгөө хүнд байдалд оруулаад байгаа, өөрийгөө дүүжилж байгаа хэрэг эго байгаад байдаг. Эгогүй байх юм бол бас болохгүй ч юм шиг. Энэ хоёрын учир ялгааг нь яаж гаргах вэ? Тийм нөгөө сайн муу нэлээд сав дүрмэж байгаа шүү дээ. Одоо имагийн хувьд ч гэсэн сайн муу хоёр нь адилхан байж ээж хүн. Түүнээс бид нар чинь бурхан болж шүү дээ. Гэгэрч гэд бодит амьдрал болчих гээд байгаа тий. Тэгэхээр нөгөө эго гэдэг зүйл сайн талж байгаа муу зүйлж байгаа. Ер нь нөгөө нэг дутуу байгаа зүйлүүд 7-аас 10-аас хүртэл ийм аюугаар дутуу байсан. Ундрам аюугаар дутуу байсан. Тэрийг ямар нэг юмар нөхчөж байгаа байхгүй. Орлуулчихж байгаа. Тэ хайрлагдах мэдрэмжээ дутуу авцсан бол би ста том болохоро ингэндэ тэгэндэ гэд зорилгоор дүүргчдэг. Зорилгоор ханддаг нэг хүүхнүүд байдаг те. За би ч гэсэн ер нь бас нэг хэсэг тийм байсан шүү. Маш их эготой байсан би өөрөө. Тэнгүүд ингээд ажиглаад ойлгоод ухаарад явхаар дутуу байсан юм өөр юмар л орлуулж дүүргэсгэж байгаа зүйл болж уурч байгаа. Их хөвчлэн бүгдээрээ биш. Тодорхой тохиолдолд бид нар эготой байж ээж урагшлна. Тэ? Хүч гарна, итгэл төрнө гэсэн. Түүнээс дандаа уурсаал ингээд ах юм бол бас бодит амьдрал дээр энэ чинь нийцэхгүй болчихж байгаа юм л да. Хитрхи эготой хүний хажууд хитрхи одоо тэмцээл чадахгүй байсан ч чадна гээл одоо нэг байн да эргэн тойрон ер нь бол байна. Тэр хүмүүсийг за яах вэ ийм юм да энэ хүний онцлог юм да гэд орхиод авах нь ер нь зөв юм уу? Эсвэл би ч гэсэн адилхан шүү бас хүн шүү гэд үзээд авах нь зөв юм болов. Нөлөөлдөг те хүрээлэлд байгаа хүмүүс эго өндөртэй байх шууд нөлөөлдөг. Ер нь тэр энергийн давтамж мэдрэмжийг өөртөө сулах боломжтой шүү дээ бид нар чинь нэгнээсээ суралцж байгаа юм чинь. Тэгэхээр би бол ойлголцдог шууд хэлэх хэрэгтэй. Би эготой, та надаас илүү эготой. Хоёулаа эготой байна. Эгон дээр ажиллая. Би юмнаас л эготой болсон юм байна. Харин та яасан гэж бодчих тий. Ойлголцох төвшөнд байгаа бол нөгөө хүнд чинь бас шийдэх асуудал байгаа нь эгогоор илрээд байгаа байхгүй. Улаан гэрэл анарчаад эго гэдэг чинь энэ дотор нэг юм дутуу явцсан. Гомдол тэрийг өөрөө мэдээд байгаа. Мэдчих болно. За ер нь мэдэхгүй тий. Тэгээ ярихаар надад ямар ч асуудал байхгүй. Надад ямар сэтгэл зүйн асуудал шархтраамаа байхгүй гэд хүмүүс ярьдаг. Яг тэгж их ярьж хамгаалж байгаа хүн бүр их асуудалтай байдаг. Бүр их асуудалтай байдаг. Эмэгтэйчүүдийг хүмүүс тодорхойлохдоо их айхтар шүү. Эмэгтэй хүмүүст жинхэнэ нөхөрлөл гэж ер нь байдаггүй. Эр хүмүүс л чин сэтгэлээсээ нөхрөлдөг гэл бид хэдийх чинь хүмүүс тэгээд яриад байдаг штэ. Энэнийг та санал нийлэх үү? Эмэг зэгцтэй, эмэгтэйлэг өөрөөрөө тайван оршихын тулд ер нь эмэгтэй хүмүүс өөрөөрөө байж чаддаг юм болов уу? Нөгөө нэг айхтар хардалт гэж юм бас хардалт гэдэг нь би одоо зөвхөн ихнэр нөхөр хардалтын тухай биш. Найз хоорондын хардалтын тухай бас яриад байгаа юм. Энэ байна. Бас атаархлын тухай тий. Одоо хоёулаа нэг газар ингээл ажиллаж байлаа гэж бодоход би өөрийгөө ойлгоогүй бол өөрийгөө хайрлаж үнэлээг бол ямад өдөр бол атаарахгүй. Ямар гоё хайрстай. Тэгээ юу идэж угаад яхаар юм ухаантай. Энэ юу уншаад юу судлаад байна. Тэгээ хин энийг дэмждэг. Том артаа муу гэдэл. Эн чинь нөгөө хүн рүү ороход штэ. Ундрмаа байхгүй бүх анхаарал нь ямад руу очиж байгаа. Тэр анхаарлаа өөр дээрээ аваа сурцсан хүнд бол атаархал гэдэг зүйл бас эдгэрдэг. Эго гэдэг зүйл итгэрдэг. Хоёр ихчдөө хоёрыг хичээг арчи гэдээ өсгөчөөр хоёр дахь нөхөр хүссэн үсээгүй атаархдаг хүн болчихж байгаа юм. Ингээл жижигхэн шалтгаанаас болоод бид нар ажил амьдрал дээр маш том асуудалд ороо яваад идэв юм бэл. Энэнийг эдгэх арга, өөртөөгөө ажиллах арга, эсвэл нэг зөрчилдөд байгаа хідэн хүн ч байдгийн. Энийг эвлэрүүлэх арга замаас нэг жоохон чиглүүлэг заавар өгч болох уу? Одоо их олон л эмэгтэй хүмүүс мэдж байгаа да. Би энэ сэдвээр бас зочидтой ярилцж байхад олон эмэгтэй хүн ажилладаг газар ер нь айхтар ил амтай байдаг. Гэхдээ үнийг бол бас ингээд
зохицуулах аргууд байгаад идэг гэж сонсоод байсан хэрнээ яг өөрөө тэр туршлагаас нь хэрэгжүүлсэн тохиолдлууд юу байхгүй байгаад байна. Зөндөө л олон энтэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүд сонсож байгаа юм чинь. Тий. Одоо яг ийм юм байна гэдгийг мэдээд байгууллагч нь сэтгэл зүйчтэй болчдөг боллоо шүү дээ, тий. Хоёулаа чадвартай, хоёулаа манай байгууллагт хэрэгтэй хэрнээ хоорондоо таарахгүй байна. Тэгэхээр тэр хоёр хүний мэдлэг боловсрал бүх юмнаас илүү нөгөө дотор байгаа юм л нөлөөлөд байгаа юм. Нэгнийгээ хатааргаад, нэгнийгээ дараад, нэгнийгээ хоошин татаад идэг, тий. Тэгэхээр тус бүрд нь өөрийгөө эхлээд таньсан хүн чинь одоо жишээ нь би эгогоо таньчаар бусад хүмүүсийн эгог маш сайн тань. Бид нөгөө туулсан зовлонгоо таньж яадаг, тий. Өөрөө ингээд нэг жоохон бүрэг ичимхий хүүхэд байсан бол бүрэг ичимхий байгаад тэрийг илэрхийлж чадахгүй хүнийг маш сайн тань гэдэг чинь эргээд нөгөө хүмүүсээ ингээд бас таних нь шүү дээ. Тэгээл хоорондоо сайхан ярилцаад, нийлдтэйгээр ярилцаад, юм байд юм, тийм байд юм нэг хүлээж авах авахгүй нь бол тухайн хүний хэрэг. Яриад гаргаад ирэх нь бол бидраас байж болох манлал шүү дээ. Тий? Гоё үг байна, тий. Тий. Байж болох манлал. Дотроо нэг юм бодоол ингээд л яваад ахаас илүү сайхан ярьж болно шүү дээ. Бидэрт ийм асуудал байна. Яг ярихаар бидний амьдралын зовлон адилхан. Нөхрийн асуудалтай, хүүхдийн асуудалтай. Өөрийгөө ойлгохоо байсан. Эсвэл эргэн тойрны хүмүүстэй ойлгохдоо байсан. Нөгөө үл ойлголцол нь явсараа хүүхдүүд рүү ороод ирсэн. Одоо хүүхэд л ойлгохгүй. Гэтэл рүү ороод ирчихэж байгаа. За өнөөдөр бит хоёрын сэдв яг л үнэхээр л эмх цэгцтэй оршихын тухай, тэр тусмаа эмэгтэйчүүдийн тухай ярьж байна. Өөрөө орлоо, өөр хүүхэд орлоо, хань жил орж ирлээ, найз нөхөд ар гэр албан байгууллага гэл бүгдээрээ ороод ирлээ. За одоо дээд цэгц цэвэр байх дээр энэ номын хамгийн гол агуулга өөр дээр төвлөрөх үүнээс хамгийн чухал нь олон сэдвүүд дотроос хамгийн чухал нь яг гол сэдв нь аль вэ? Тэгээ бас хань, сүүн гэрэл дүүр гэдэг энэ номуудынхаа агуулгын нэг тус тусад тайлбарлая. Тэгээ хэрвээ одоо энэ агуулга таалагдж байгаа бол сонсогч үзэгч эмэгтэйчүүд за ялгаагүй би ч гэсэн тийм ээ суралцъя. Хүн заавал зовлонг миний нэг ингэж бодоод идэв. Гэхдээ чаддгүй юм л да. Тэр зовлонг заавал туулах алба байхгүй. Тэр хин нэг надаас өмнө хүн туулаад аль хэдийн бичсэн байгаа. Тэрийг би харин олж уншиж чадаагүй учир нь байгаа даа гэж бодоод идэг байхгүй юу? Бас уншчих. Яг үнэ тий. Тийш тий. Мэдлэгээр суралцах боломж, туулд суралцах боломж энтергээд байна шүү дээ. Зүгээр хүний амьдралыг харж байгаа туршлагаар суралцах боломж тий. Суралцах боломж байгаа. Дээд цэгцийг нэг өгүүлбэрээр хэлвэл гол мессеж нь хорон бүрийн анзаарга. Одоо ингээл хоёлоо яриа сууж хахад атаархлын бодол орж ирж байна. Би атаархтай юм байна. Гээл хүлэн зөвшөөрч. Тэгээл эн чинь хүлэн зөвшөөрсөн зүйл чинь араас нь шийдэл гарч ирж байгаа. Түнс би атаархдаггүй шүү дээ. Би ээгөөгүй шүү дээ гэдэг юм бол шийдэхдэггүй тий. Тэгээд цэгц дотроо үг үйлдэл бодол үг үйлдэл нөгөө бодол цэгцэрчээж үг цэгцэрнэ. Үг цэгцэрчээж үйлдэл үг цэгцэрнэ ингээд дүр цэгцэрнэ. Бид нар маш олон дүртэй, багтай, олон дүртэй байх тусам ядарна тий. Дөрүүд айл болох зүйлүүд нэг төрөөрөө байх юм бол эрчим энерги алдахгүй явах боломжтой ч юм. Гол мессеж нь ерөөсө хорон бүрийн анзаарга гэж явж байгаа. Цэвэр дээр болоод ирэхээр цэгцээр шийдэгдэхгүй зүйлүүд байгаа. Буюу нөгөө сэтгэл зүрх рүүгээ даалт ухамсарлуугаа тий шарах руугаа орж ангааж эдгээж мэдрэмжүүдийг чөлөөлж ийж цэвэр ухамсараар эрүүл ухаанаар эргэн тойрныг өөрийгөө харах боломжийг олгоно. Цэвэр номыг уншиж байгаа эмэгтэйчүүдийг уйлаад байна гэж бас их чадварчдаг орж ирдэг. Тэгэхээр нэг тийм хайрын тухай л бичигдсэн ном цэвэр. Хайр их нөгөө бид нар тийм явцуу хүрээнд ойлгодог болсон байт юм. Эхнэр нөхөр, гэрүүл өрөөхөд их орон гэдэг ч юм уу тий. Гэтэл нөгөө гарч байгаа гол мессеж юу нэхэр эхлээд өөрийгөө хайрлая, өрөөлийг хайрлая тий. Ямаг хайрлая, нөхрөө хайрлая, дараа нь үн мөнхийг хайрлана гэдэг ойлголт гарч ирж байгаа буюу бидний үр хүүхдийн ирээдүйн хойчийг оршихуугаар нь томоор энэ дэлхийн хамаатай, тулгол биднэрт хамаатай, Улаанбаатарын утаа хүн бүхэнд хамаатай тий. Ингээд нэг том зургаар нь харж нөгөө хайрын саваа томсох гэдэг нь тий. Тэр явж байгаа гэсэн. Хандаар бол яг л хань гэж хийн. Хантайгаа яаж харилцах юм? Ямар үгээр харилцах юм тий? Одоо гэр бүлийн гадуур харилцаа ямар их вэ? Гэр бүл салалтын гол шалтгаан байна тий? Гэтэл эр эмийн үйл гэдэг зүйл чинь цаанаа ямар учиртай? Ямар эрчим энергийн солилцоо явж байгаа юм? Тэр зөвхөн махан биеийн нэгдэл юм уу? Энэ дээр яаж ариун нандин байдлыг сахихгүй бол яг ямар үр дүн гарч байгаа юм бэ гэдэг талаасаа
явж байгаа. Хүүхдийн номон дээр болохоор нөгөө хүүхдийнхаа дотоод ертөнц. Яг бидний бичил хувилбар бол биш. Тэр зүгээр одоо эр эмийн үйл дундаас ургаад гараад ирж байгаа нэг махан бие биш. Уурга бие биш те. Тэнд нэг сэтгэл зүрхтэй ертөнц, тэнд өөрийн гэсэн одоо сүнс, гэрэл, гэгээ байгаа байхгүй юу? Бидраас давсан их ухаантай хүүхдүүд төрөөд шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдтэйгээ бид нар яаж харилцах юм? Хүмүүжүүлнэ гэж бол одоо барахгүй. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө Nokia шиг байхгүй. Яг үнэ тий. Хоцрогдсон. Нөгөөдөл чи смарт утсан бол тэгэхээр энэ хоёрын хооронд тохиргоо их буюу бид нар өөрсдөө шинжлэхдээ шаардлагатай болж байна. За төрт нарт болохоор түрүүнд хэлсэндээ илүү том саваар нь бүр том зургаар нь энэ оршихуй ертөнцийн одоо энергийн бий гэж байдаг гэж бид нар гайхаа болжлоо 7 хүрд гэж байдаг болжлоо. Тэгвэл тэр 7 хүрд хаанаас тижигддэг? Яагаад бидний бид байгаад байгаа юм? Тэгээ нар бид нартай хамаатай. Нар бидний яаж тижиж тэтгэдэг юм гээд илүү одоо дараагийн төвшөнд гарч ирж байгаа юм. Ер нь яагаад сүүлийн үед хүмүүс далд хумсрын тухай илүү их сонирхоод өөрлөгөө өнгийн тухай яриад, энергийн тухай яриад ингээд идэг болчихвоо. Хүн болгон сонирхож байгаа хүмүүс ч багахгүй байна, ярьж байгаа хүмүүс ч багахгүй байна. Энэ нь үнэхээр өөрлөгөө өнгийгөө юм болгон сайхан болно, тайван байх хэрэгтэй гэдгийг мэдрээд байгаад байна уу? Эсвэл хүн болгон робот шиг болоод хүн болгон хайрлах сэтгэл нь хин нэгнээсээ нуудаг болцсонтой холбоотой байгаад байна уу? Сайн уу муу юу? Сайн талтай. Ер нь сайн. Яагаад тэгэхээр бид нар хүний мөн чанар, хүн чанар ингээл нэгнээсээ маш их нэгдэг те. Хүн чанаргүй болцсон, хүний мөсгүй болцсон. Тэгвэл яг эргээд би өөрөө хүн чанартай байна уугүй юу? Чанар гэдэг зүйл нь яг яаж илэрхийлэгдэх юм? Тэгвэл би чанараа хаана алдчихсан ингээл те. Хүссэн хүсээгүй одоо юу гэдгийг нэг 20 жилийн өмнө, 20 гаруй жилийн өмнө одоо би орон нутагт амьдарч өссөн. Тэгээл оюутнууд чинь 69-нд пургон онцгоол 20-30-аараа чихэлтэй л те. Унаа олдохгүй юу? Яаж иж байгаа нь Улаанбаатар хот орох тухай яригддаг байсан бол одоо машинда бараг ганцаараа хойлохнаас угаад явдаг. Маш их ахицууд бид нар ахуй дээр, хангамж дээр, тав тух дээр гараад ирсэн. Тэгээ нөгөө тав тухын хэрэгцээнүүд тодорхой төвшин хүртэл яваад ирэхээр ханамж үүсэхгүй байгаад шүү дээ. Ханахгүй байгаад тийм те. Бүрэн дүрэн. Тэгэхээр тэр нэг ханамж гэдэг зүйл чинь сэтгэл зүрх буюу дотоодосоо дүүрэх гээд байгаа учраас хүссэн хүсээгүй нөгөө нэг хангалуун болоо тав тух ханаад ирэхээр эргээл тэр дотоод зүн мэдрэмж рүүгээ хүннийхээ мөн чанар руугаа яваад байх юм уу? Шин чанараасаа илүү мөн чанар руугаа яваад байгаа нийтээр. Дэлхийн нийтээр явуулаад шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тренд болоод тэн дотор сайн муу үнэн худлаа өөрийнхөө юм ярьдаг хүний юм ярьдаг ингээл янз бүрийн юмнууд гарч ирж л байгаа ах. Тэгээ цаг хугацааныхаа явцаар шалгагдаад гарч ирэх байх л гэж бодож байна. Ундурмагийн гаргаж байгаа бичиж байгаа номууд бие засаад гэрээ засаад төрөө засчлаа. Одоо дараагийн шат, дараагийн номууд, дараагийн сэдвүүд ямар сэдвүүд төлөвлөгдөж байна? За гэрээ төрөө бол засч хамжааг байгаа. Тэг. Өөр дээрээ маш их ажиллаж байгаа. Тэгээд өөр дээрээ яг ажиллаад тулаад туршсан зүйлээ хүнд ярих юм байна. Тийм болохоор нөгөө цэгцрэхт нь дэмжлэг үзүүлээ хүмүүстэй сайхан ярилцъя. Тэгээд дараа нь гэр бүлийн харилцаа, хүүхдүүдийн сургалт те хүүхдүүдтэйгээ яаж ажиллах уу, хэдүүлээ яаж ойлголцох уу. За төрт нарт бол нийтээрээ бас нэлээд чигтрээд, нэлээд сайхан цэгцрээд тэр үед яригдах асуудал болж байгаа. Илүү нөгөө масс буюу нийгмээрээ том төслүүд уучлах юм уу те. Олуулаа нийлж нэгдэх ажлууд гарч ирэх байх гэж бодож байна. Одоо энэ зөвлөгөөнүүд өгөөл ярилцаал өөрийгөө сонсох, сайхан байх, дотроосоо гэрэлтэх гэд яриад ахад хүлээж авахгүй хэсэг бүлэг хүмүүс байна. Энэ одоо юунаас болж ийн гэж бодож байна уу? Энэ хийж байгаа ажилд нь хэр нөлөө үзүүлдэг вэ? Өгөөсгөл бол байдаг. Муу баахан сургагч багш нар, коуч нар гэл те. Яг эргээд бодит амьдрал дээр харахаар тэр өгөөсгээд байгаа хүнд өөрт нь л асуудал байдаг. Түүнээс би ажиллагийг явж байгаа нь миний л асуудал. Тэр өгөөсгөж байгаа хүн тэр хүний л асуудал. Нөгөө хүн л яг өөрлөгөө орохдоо илүү их хугацаа, илүү их туулал шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр тэр хугацааны тэр хүн ажиллаа хийгээд би ажиллаа хийгээд явж итлээ. Учир нь олдондоо гэж бодож чинь тийм ээ. За Хөх Тэнгэр радио хөтөж подкастт очиж ярилцсанаа.
энэ подкастт урагцсан хамгийн түрүүнд энэ сэдвийг л би олдож байгаа цаг хугацаанд яриад амжуулах хэрэгтэй гэсэн юм сэдвүүд юу вэ? За ер нь нэлээд сайн ярилцсан тий ярилцсан. Нөгөө над дээр нэг ийм өөрчлөлт гарсан. Эхлээд хүүхдүүдээ өстой гэр бүлэрэл гоё ингээл өстой ингээл тий байр саваа томруулаад гадагшаа татгшаа аялал гэл ингээд тэгж яагаад нөгөө хоёр жижигээ төрүүлээд яг өвлийн Улаанбаатар хотны утааны үед хараад уушигны дэмжлэг хэрэгтэй хүүхдүүд төрчихөж байгаа байхгүй дотоод төрхөрч. Тэгэл эмнэлэг ороод нөгөө зул болт дутуу дөрүүлт тий ингээд айхтар онштой хүүхнүүд ингээд байгаал дутуу төрсөн хүүхдүүд зөндөө байгаал тэгээ би нэг богдуул руу гараад автобусанд суугаа ганцаараа урагшаа гарч байгаа нэг өглөө нэгсэн сайхан ойлсон Монгол л ойлсон хөндлөнгөөс харахад надад ямар ч ойлгох шалтгаан байгаагүй тэр өдөр гэтэл яг тэр ингээд хотын дээгүүр татсан байгаа утааг харахаар яагаад энэ хүүхдүүд Монгол төрснийхөө төлөө энэ утаагаар амьсгалж байгаа юм бэ хэн буруутай юм бэ би юу хийж чадах юм бэ гэж бүр ингээд жинхнээсээ бачуураад нэг тэгсэн байхгүй. Тэгэхээр ингээд хүн болгонд юм бачуур л байгаа тий. Ямаад ч гэсэн байгаа. Энэ нийгмиг энэ Монголын хүүхдүүдийг бид нар яах юм бэ? Тэгэхээр нөгөө том юмыг бид нар ингэж хүсэж шаардаж буруутгал хайхаас илүү эхлээд хоёлоо гэр гэртээ зэгцэрч. Хоёлоо гоё эмэгтэй мөн чанартаар очиж. Тэгэнгүүт нэг гэр бүл зэгцэрэн дагаад олон гэр бүлүүд зэгцэрх юм бол энэ Монгол улс маань илүү тэр нөгөө ээлдэг зөөлөн харилцаа дулаан байдалтай бидний хүсэж байгаа зүйлүүд чинь дотроос гарч ирэх болохоос ийм тийм төсөл хөтөлбөр хууль журмаар бас хэрэгждэг зүйл ч мөн ч юм уу биш ч юм уу л гэж бодож байгаа. Тийм болохоор аль болох олон хүнд туслах юмсан, олон хүнд хүрэх юмсан, үр дүнтэй байх юмсан. Тэгээ алсын хараа бол энэ Монгол улсынхаа хөгжилд сайн байдалд хувь нэмрээ оруулах юмсан энэ насандаа л гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкастын өнөөдрийн зочин дээд цэгц цэвэр хань сүүн гэрэлтүр төрт нарт намын зохиогч Ундрмаатай ярилцлаа. Тун удахгүй эмэгтэй оршихуй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэл эмэг цэгцтэй оршихын тулд маш олон юм хэрэгтэй байж таараа. Тэр олон сэдвүүдээс эд тэндээс нь барьж тавиал ингээл ярилцлаа. Танд их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Хамтдаа сайхан ярилцлаа. Тэгээд хоёлоо цэгцэрх эмэгтэй оршуудаа эмэгтэйлэг байхын төлөө бас өөрөөсөө хувь нэмрийг оруулаад ажиллаа хийж байна тийм. Тэгээд энэ удаа бас гоё өөрийнхөө эмэгтэйлэг оршихуй бүтээж, эмэгтэйлэг оршихуйгаа мэдэрч, тэрийгэ бусдад түгээж авахыг ажилт нь амьдралд нь аз жаргал сайн бүхний хүсье бүх үзэгчдэд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Хөтөж подкастын шинэ дугаартай хамт байсан сонсогч үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтлөгч Аймаа ойлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.